Монгол Улсын засгийн газрын 2017 оны 1 сарын 27 дугаар тогтоолоор стандартын эцсийн зөвлөлийн орон тооны зөвлөлийг баталсан байгаа. За энэ бүрэлдэхүүн төрийн болон төрийн бус шийдэл ухааны байгууллагын төлөөлөл оролцдог 20 гишүүнтэй. За эцсийн зөвлөл онгорсны 3 удаа оролцож нийт 47 стандартыг баталсан байгаа. За энэ 47 стандарт нь үндэсний олон улсын стандарт үндэсний баталсан 12. За шинээр баталсан 22, дахин хэлсэн 8, нэмэлтээр одоо 4 стандартыг баталсан байгаа. За энэ 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар нийтдээ 25 стандартыг баталсан. За энэ хоёр стандарт 25 стандартт бол одоо хүнсний салбарын, барилгын салбарын 5. За эндээс тодруулаад хэлэхэд барилгын салбарын 2 стандартыг олон улсын түвшинд хүргэсэн. За нэг нь бол краны ганц татлахын стандарт байгаа. Энэ бол олон улсын стандарт. Олон улсын стандартын бодлогоос баталсан стандартыг баталсан байгаа. За нөгөөх нь бол одоо Европын холбооны стандарт байгаа. Энэ бол одоо бетоныг үйлдвэрлэх явцад тавих шаардлагыг бол энэ стандарт оруулж ирсэн. За голлон хөдөлгөөний салбарын стандарт бол за Монгол Улсын төрийн байгууллагын цахим хуудастай байх ерөнхий шаардлага стандартыг за дахин хянсан байгаа. Энэ бол олон улсын жишгт хүргэсэн. За энэхүү стандартаар бол төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдэд нээлттэй, шуурхай, за хүртээмжтэй, за хэрэглэхэд хэлбэр болох үүднээс бүтц агуулгын стандарт тавьж өгсөн байна.